За тэгэхээр яг бодит байдал дээр яг энэ төсөл бол экспортыг дэмжих төсөл бол мөн. Аялал жуулчлал гэдэг бол экспорт. Ганцхан гацаа нь бол энэ онгоц байгаа. Тэгээд онгоцын асуудлыг шийдэж байгаа энэ төсөлтөөр санхүүжилт өгсөн нь бол зөв нэг. Хоёрдугаарт бол ковид үеэр хамгийн их цохилт авсан, дэлхийд даяар цохилт авсан салбар бол яалч байхгүй энэ агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар байгаа. Үнэн. Ахтай гол асуудал нь юу вэ гэхээр орж ирж байгаа энэ зээлдэгчд маань зээл авахдаа одоо улс төрд хамаарал бүхий хоёр хүний одоо нөлөө байна л гэсэн ийм л асуудал шүү дээ. Улсын хурлын гишүүн байсан хүн. За нөгөөт нь таамаглалын ерөнхий газрын дарга байсан хүн үед энэ зээл олгогдсон байна гэдэг л асуудал байна. Тэгээд одоо цаашаа явах вэ гэхээр энэ 2024 он хүртэл юм байна. Тэгээд улаан гэрэл асаагүй шар гэрэл дээр байгаа юм байна. Гэхдээ яг нөгөө өнөөдрийн дүр зураг бол дөрөв нийлж байгаа үнэлтэд яг одоо ингээд иргэд 2 жил ингээд гэртээ байчихсан болохоор энэ аялал жуулчлал бол асар их хурдтай өсөж байна. Дэлхийн хамгийн их одоо эдийн засгийг тэтгэх салбар бол энэ аялал жуулчлал гэдэг. Тэгэхээр нагаарын тээвэр дээр бол асар их боломж бол байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол энэ хөгжлийн банкныхан бас энэ тооцоол дээр нь цуг одоо суугаад тэгээд ер нь бол цаашид яг ийм чиглэлийн зээлүүдийг бол өгөх чиглэлээр илүү анхаарч ажиллах нь бол зүйтэй шүү гэдгийг би зөвхөн тэмдэглэлд тусгаж байгаа, үлдээж байгаа. Энэ бол яалч авахгүй Монгол улсын давуу тал.